Сайн байцгаана үзэгчдээ та бүхний ямар амгалан айлтгахыг EBS телевизээс бэлтгэн хүргэдэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цаг нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. За өнөөдрийн хөгжлийн хороогоор бид бүхэн Завархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Мөнхтлаг өрн оролцуулж байна. За Мөнхтлаг дарга маань бол Завархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх дэд бүтэц хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны дараагаар ажиллаж байгаа. За гэр хорооллын хөгжлийн хороо хэрхэн ажиллаж байна? 2019 оны төдгөө гарсан баг. Цагч бас найшлалаа. Ажлууд эхлэх гэж байгаа ах тийм ээ. Тий. За манай хөгжлийн хороо бол дэд үтс хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны чиглэлээр ерөөдөө манай үндсэн 14 чиглэл байдаг. Энэ чиглэлээс бид нар одоо 2019 онд 4 үндсэн чиглэлээр нийтдээ нэг чиглэлд нь бол нэгээс 5 ажил хийхээр ингээ нэг 4 чиглэлээр одоо хөгжлийн хорооныхоо төлөвлөгөөг бол боловсруулсан байгаа. Ингээ батлуулаад одоо хэрэгжүүлээ явж байгаа. Тий. Энэ бол нэгдүгээр бол зохион байгуулалтын чиглэлийн ажлууд, за хяналт шалгалтын чиглэлийн ажлууд, за мөн одоо хөгжлийн хороогоор хилцэх асуудлын энэ чиглэлийн асуудлууд ярилцах. За тэгээ ингээ бусад ажлуудыг нэгтгээд ингээд хөгжлийн хорооны маань төлөвлөгөө гаргаад ерөөдөө одоо нэг 50% та хэрэгжээд явж байгаа. Бид нар хөгжлийн хорооны төлөвлөгөө хамгийн гол нь манай дээр ажлын алба байдаг. Ажлын албаны одоо ажилтнтайгаа хамтраад тухайн үед нэг цаг тухайд нь хэрэгжүүлэх ажлуудыг ерөөдөө хэрэгжүүлээд нэлээд үр дүнтэй байгаа. Энэ ажлуудыг одоо зарим одоо ингээд 1 сард яригдсан, за 3 сард яригдсан ажлуудад эргээд дахиж одоо өшөө судлах шаардлагатай ажлууд бас гарч иж нөгөө ажил яг үндсэн оруулсан ажил маань эргүүлээд дахиад өргөжлүүлээд судлах цааш нь одоо хэрэгжүүлэх шаардлагатай юмуд гарч иж байгаа. Тийм учраас бас энэ нөгөө тэр үедээ хэрэгжих байсан бол одоо өргөжлүүлээд энэ 10 сард одоо яг 100% хэрэгжүүлэхээр энэ төр гэх мэтлэн одоо ажлууд бол. Танай хорооны бүтцэд өөрчлөлт орсон уу? Бүтэц. Тий, ерөөдөө манайх бол 5 6 үнэтэй бүрэлдэхүүнтэй байсан. За тэгээд дээр нь бас төлөөлөгч нар бас хүч нэмж орж ирсэн байгаа. Тэгээ бид нар тэгээд их их төлөөлөгч нар 2 хороонд бол ерөөдөө ажиллаж байгаа. Ингээ бид нар ерөөдөө нэг 11 гишүүнтэй болсон байгаа хорооны гишүүд маань. Ингээд чиглэлээр бид нар бас яг манай хорооны гишүүдийг ингээд дотор нь ингээд аваад үзэхэд бол ерөөдөө инженер чиглэлийн хүмүүс голцсон байгаа. Энэ утгаараа бид нар бас аймгийн одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг бас инженер тал руугаа бас харж, дэд үтс тал руугаа харж нэлээд ажлуудыг бас зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгацсан байгаа. Гэр хороол чиглэсэн олон ажлуудыг хийгдэн гэж ярьж ирсэн. Зах зохиос нь тадвардвал. Тэ энэ одоо яг та бас зөв нь оноод хэлчихлээ. Яг энэ 19 оны хөрөнгө манай хорооны гол одоо үндсэн чиглэл энэ бол ерөөдөө гэр хорооллын дэд үтсийн асуудлыг ерөөдөө авч үзэх. За энэ тал дээр ямар арга хэмжээ авал болохоор байна уу гэдэг талаар бид нар бас төлөвлөгөөнд нэлээд төлөвлөгөө оруулж өгсөн байгаа. За энэ хүрээндээ ч гэсэн бид нар сая бас энэ 4 сард Эрдэнэ тус ийм байгууллагатай хамтраад бид нар уулзалт зохион байгуулсан. За мөн бас мэдээллүүд бол авсан байгаа. Тэгээ хамгийн гол нь эхний уулзалт бол болсон. За энэ уулзалтаас хамгийн гол нь манай хөгжлийн хорооны гишүүд маань эхний ээлжинд бол асуудал шийдэхээс илүү эхлээд мэдээлэл авах хэрэгтэй байгаа. Бид нар бас нэг мэдээллийн 900-д байдаг боловч яг бас мэдээлэлээр бол хангалттай биенээ бол одоо нөхөж чаддгүй. Энэ утгаараа Эрдэнэ тусын инженер презентацийн тавиад маш сайхан мэдээлэлүүд хэлсэн. За эндээс ингээд аваад үзэхээр бас олон асуудлууд гарч ирсэн байгаа. Энийг бас бид нар бас цаашд нь бас аймгийн хөрөнгө оруулалтын зарим нэг ажлуудыг тусгад өгөх шаардлагатай ажлууч гэсэн байлээ. Яг ингээд бодитоор танилцаад за тэгээ энэ ажлын хүрээнд одоо цаашдаа манай хорооных нь бас энэ ихний уулзалт хийгээд дараагийн болохоор яг байдал дээр тий практик дээр гэдэг шиг очиод бид нар хаана ямар асуудууд байна гэдэгтээ танилцсан гэдэг ерөөдөө ярьсан байгаа. За тэгээ энэ дээр бол гол яригдсан юм нь болохоор гэр хорооллын инженерийн шугамшилжийг яаж одоо сайжруулах вэ? Ямар хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй болох вэ? Иргэдийг тав тухтай орчинд нь яаж одоо амьдруулах нөгөө бидний ярьдаг хашаандаа хаус хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх талаар бас нэлээд ярилцсан. За мөн одоо бас Эрдэнэ тусын дарга Бөөбатар бас энэ талаар нэлээд одоо бас ач холбогдол өгж за цаашдаа засаг дарга болон аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай бас уулзъя гэж бас ярилцсан байгаа. Тэгээд өнөөдөр бол энэ 19 он ч гэсэн бас хөрөнгө оруулалт тал бас нэлээд одоо хөрөнгөд бол энэ дээр бол тавигдчихсан байгаа. Жишээлбэл одоо 5 баг дээр инженерийн шугамшилж одоо холбох даваад Аршаант за тэгээд Наран, Булаг, Цагаан чулууд, Баян булаг гэдэг. Энэ багууд дээр ихэд инженерийн шугамшилж шийдэх
арга хэмжээнүүд одоо 1.5 Дамбочир гишүүнээ батлуулсан 1.5 тэрбум төгрөг дээр ихэд оруулсан байгаа. Жишээлбэл цагаан сулууд дээр онцлол ярихад тэр цаатлын CTP5 гэдэг одоо ус дахин дамжуулалт төвөөс иргэдийг дээш нь одоо нийтдээ 5 шугам гэдэг маань одоо хэрэглээний халуусны 2 шугам, за дулааны 2 шугам, за ингээд цэвэр усны 1 шугам ингээд энэ 5 шугамыг айлын голоор нь ТЦТП-нээс татаад ингээд оруулаад өгчих. Ингээд ороод ирэх айлууд маань одоо шилэл ингээд салаалаад худагнаасаа салаалаад ингээд гэртээ хашаантраа нэг худагийгээд худагнаасаа ингээд гэрлүүгөө оруулаад ирвэл нөгөө юунаас орон сууцнаас ямар ч ялгах юмгүй болно. Гэх мэтлэн байна. За бүр одоо ингээд бас том бүтээн байгуулалт бол баян цагаан баг дээр хийгдэнэ. Одоо компанийн шалгартсан зураг төсвөн бэлэн болцсон одоо ингээд нээлттэй ажиллагаа бол хийгдсэн. За баян цагаан дээр бол ерөөсөө тэр тосгоны тэр хавцаа бол бүгдээрээ хуучин тусан, чин тусан бүгдээр ингээд ерөөсөө хамрагдчих шугам татагдаад. 3.4 тэрбум төгрөг. Тий. Гэх мэтлэн ингээд гэр хорооллын талын энэ инженерийн шугамшилжийг шийдэх талдаа ярьж байгаа. Гэхдээ энэ их усрээ шалтгаалж бас зарим ажлууд бас өшөө тооцох юмуд бол байгаа. Өнөөдөр усын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо шил манай дулааны цахилгаан станц хүчин чадлаараа нэмээд ажиллаа гэхэд нөгөө дамжуулж байгаа магистрал шугамууд нь диаметр нэмэгдэхгүй бол яаж тэнд ус өгөхгүй тэнд нь үндсэн шугамууд нь одоо хангалттай диаметртэй хэрэглэж хангаж чадахгүй бол бас нэг асуудал болох шээ. За мөн ингээд ачаал нэмэгдээд ирэхээр бид нар дулааны станц энэ жил өргөтгөл хийнэ гэж байгаа. За энэ Эрдэнэ үйлдвэрийн дулааны станцаас холбогдоод ингээд хосолсон байдлаар ажиллахад яах вэ гэх мэт ингээд нөгөө юу маань эргээд одоо дахиад судалгаанууд хийгдэх шаардлагатай юм одоо гарч иж байгаа. Гэхдээ бид нар бас одоо энэ гэр хорооллын Ашаантай хагас хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд үтцийг шийдэх одоо туршиж үзэх чиглэлээр бол бид нар түрүү жил 18 онд бол хэдэн ажлууд хийсэн л дээ. Жишээлбэл 18 онд хийсэн, 17 онд хийсэн. Нэг нь болохоор одоо Аршаант, Уртын гол, Наран багууд дээр болохоор цэвэрс бохир усанд холбох шугамуд бол татсан ба айлын дундуур. Тэгээ эндээс энэ нь болохоор ерөөхдөө Европын орнуудад бол бүх айлуудад бол бүх ус шугамыг татдаггүй. Ерөөхдөө цэвэр усын нөгөөд тэгээ бохирын зайлуулах шугам маань холбоодогчдөг. Тэгэхээр нөгөө айл маань дотроо нөгөө бойлер юмаа хэрэглээд, агсан зүрийн халагчаа хэрэглээд ингээд усаа халаагаад явцдаг. За тэгээ нөгөө шалаа халаалтаа дулаанаа болохоор шалны халаалт ч юм уу цахилгаанаар шийдээд ингээд явцдаг. Иймэрхүү байдлаар хэний байдал бид нэр ингээд холбоод туршиж үзсэн байгаа. Ерөөдөө одоо яг энэ дээр бол манай иргэд бас идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа. Иргэд идэвхтэй оролцоод зээл нь бол авах зээл нь бол төрийн банк дээр бэлэн байж байгаа. Ерөөсөө яг тэр шугам тавьсан айлууд яг ингээд одоо нэг гэрлүүгөө нэг 10 м нэг 5-аас 10 м-ийн хавцаатай нэг шугам татчихвал ерөөдөө тэр айл бол ерөөдөө цэвэр устай болчихно. Гэтэл зээлээр бас татах одоо шугам татах ажлыг зээлээр бас зээл олгож бас юу ай гэж байгаа юм байна. Тийм ээ. Хөнгөлөлтөө зээлд хамруулж. Тий. Шугам татахын нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм байна. Тий, тэр нь бол ерөөдөө манай одоо тэр саний хэлсэн багуудын одоо гудамжид нөгөө шугам голоор нь явцсан байгаа шүү дээ. Тэр гудамжтай айлуудыг өрхүүд л одоо ерөөсө төрийн банкн дээр очиод нөгөө холбогдох зээлийн материалуудыг бүрдүүлээл өгчгөл ерөөдөө одоогийн байдлаар бол төрийн банкнаас мэдээлсэн нь бол нэг 50 сая төгрөг ерөөдөө бэлэн бол байгаа юм байна. За тэгэхээр иргэд маань материалаа бүрдүүлж өгөөд тэгээд зээлдээ хамрагчвал миний ойлгож байгаа бол 6%. 8% 6% ерөөдөө хүүн бол байгаа жилийн. Тэгэхээр энэ бол одоо маш бага зээл бол байгаа. Бусад одоо зээлүүдтэй харьцуулахад яг нөгөө давхар гудам, дан гудам гэдэг гэр хорооллын гудамч юмс ялгаатай шүү дээ. Дан гудам байлаа, дан гудамны нэг айл 20 одоо өрхтөө 20 өрхтөө гудам байлаа гэж бодоход дундахтай 15 тоотой айлгс эхлэх биш. Нэг номерын айл татаад оруулчихад л 2 3 4 5 гэд ингээд явчих те. Зардал нь бас баг гарах. Тэ мөн бас хоёр одоо нийлцсэн айл бол дундаа шугамаа татаад худагнаасаа салаалаад авч болно. Тэгэхээр голын шугамаа юу яагаад хандаж зардлаа гаргаад ингээд явах боломжтой. Та түрүүн багуудаа хилэж дахиад давхтаад 5 баг байгаа гэсэн. Тий, уртын гол одоо цагаан чулууд баг дээр бас байгаа. 17 онд тэгсэн. Тэгээд наран баг дээр бас байна. 27 26 дугаар удамж. За Аршаант баг дээр бас байгаа. Энэ жил Аршаант багийн тэр шугамыг гүйцээгээд холболтой хийчихнэ. Тэгэхээр иргэд маань нөгөө бүрэн бусдын 4 хуудгаас татаж иж байгаа усаа ерөөхдөө шууд одоо гэртээ хэрэглэх боломжтой болоо явчихна. Тэгээд энийг дагаад нөгөө хашааны үн маань усна, нөгөө хүний амьдрах орчин гэдэг маш олон даваа талууд байна. За мөн бас нөгөө
манай аймагч нэг Баян дээр сум чинь бас хөрсний бохирдлоор одоо манай гэр хорооллын багууч бас өндөр байгаа даа шүү дээ, тийм ээ. Энийг бас хөрсний бохирдлыг бууруулахаас том алхам болох юм. Бохирын шугам толгоцсноор. Тэгээ энийг бол нэг мөсөн бодор хийхэд бол бас өнөөдөр эдийн засгийн байдал ямар байгаа бас хийх боломжгүй л дээ. Гэхдээ баг багаар нь хийх хэрэгтэй. Ингээд жил болгон бид нар хийгээд энэ жил бас бүрийн оролцоол их чухал юм байна л да. Тийм бүрийн оролцоо. Одоо манай иргэдч маань ингээд байгаа шүү дээ. Нэг айл ухаал орчвол өөний ухчлаа гэж ингээд ухчихл тэггээл байх шиг байна. Тэгээ нэг хүлээгээд ингээд байгаад байгаа. Тэгвэл одоо гудмаараа ярилцж байгаа тийм ээ, нэг сайхан хуралдаж байгаад ахлагчтайгаа хэлж байгаад энэ төр мэдээллүүдээ аваад төрийн банкнд нэгдсэн журмаараа хандаад нэг зэрэг орох юм бол бас цаг хугацааны хувьд ч тэр хөрөнгө зардлын хувьд ч тэр бас баг гарах нь шүү дээ. Энэ тал дээр манай хорох нэлээ одоо энэ жилийн ажлыг нэлээд төлхөө болж байгаа. За мөн одоо манай хорооны зүгээс ингээд тавьж байгаа саналууд дээр засаг дарга бол нэлээд дэмжиж байгаа. Сая өчтөрхэд иргэдээс ирсэн саналын уулзалт тэгээд явж байхад засаг дарга тэр одоо энэ дид үст холбогдох боломжтой айлуудыг иргэдэд банктай уулзуулах тэр хуваар гаргах холбох энэ дээр одоо төрийн сангийн хөрөнгө оруулалт төвчл бол төлтийн хэлцээр бол өөргөө өгч ирсэн. Тэгэхээр энэ бол нэлээд хацтай энэ жил нэлээд хийгдэх. Сайхан ажил байна. Иргэд маань өөрсдөө санаж сэдээд одоо энэ бид нар ч одоо дулааны улирал богинох шүү дээ. Энэ цаг хугацаагаа ашиглаад бас төрцгөөс олгож байгаа энэ боломжн дээр бас өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулад авах боломж бас байгаа юм байна шүү гэж бас хэлгээд байна л да. За дээр нь бас одоо энэ нөгөө зээл маань бас хязгаартай. За мөн бас нөгөө манай үндсэн нөгөө эрчим хүчний хангамж маань бас хязгаартай. Одоо тэр хороолыг бол гэр хороолыг бол тэрээр нь холбочих бол боломжгүй шүү дээ. Тийм учраас одоо эхний л одоо ингээд холбогдож байгаа боломжн дээр иргэд маань холбогдох хэрэгтэй байна. За дэд бүтц бол сайжрах нэ. Инженерийн шугамшуулжээ бол нэлээд хийгдэх нь байна манай Орхон аймагт 2019 онд. За бас нэг асуудал одоо яг иргэдийн анхаарлын төвд байна л да. Энэ бол гэр хороолд амьдарч байгаа өрхүүд жорлонгоо одоо эко жорлонгоор сольж хөрсний бохирдлыг бууруулж тийм ээ амьдрах орчноо сайжруулсан юм өрхөд урамшуул болгоно гэдэг ийм журам танаа дээр батлагдаад явж байгаа шиг байсан. Яг тэр эко 0 гэдэг маань яг энийг хэлнэ гэсэн ийм журам гарсан уу? За энэ стандартын дагуу ингэж хийнэ гэсэн зүйл нь батлагдсан байгаа юм л да. Тэгээ ерөөдөө манай хорооны зүгээс бол яг энэ ажлын хэсгээр бол ороод хамтраад явж байгаа. За яг ажлын хэсэг нь бол ерөөдөө засаг даргын захирамжаар ингээ байгуулагдаад ажлын хэсэг бол ажиллаж байгаа. За манай хорооны зүгээс бол саналаа хэлж байгаа. Ерөөдөө энэ ажил маань хөрсний бохирдол төрийн хийсэндээ хөрсний бохирдол Баян өндөр сум дээр маш өндөр байна. Маш олон жилийн өмнө баригдсан одоо багууд байна. Тэгээ дээр нь бас үерийн усны ус маань бас энэ хөрсний бохирдлыг бас их байна. Тэгээд одоо наадлын багууд жишээл булаг наран гэл ингээд ирэхэд чинь дор хаяжл одоо 0-оо жорлонгоо одоо нэг дор хаяж 3-4 хугацаанд айлууд байна шүү дээ ерөөсөө. Ингээд ухц. Эннээс чинь хамаарат маш хөрсний бохирдолтой мөн бас юуны хөрсний ус гэж ярьдаг те явж байгаа доогоор явж байгаа ус маань бас их бохирдож байгаа те. Энэ гих мэтлэн маш олон асуудлууд яригдсны үндсэн дээр ирэхэд энэ эко 0-ыг одоо хэрэгжүүлэх ажлын талаар бол ажлын хэсэг гараад ингээд нэлээд эрчимтэй ажиллаад журмын ирэхэд батлагтаад дуусч байгаа. Тэгээ одоо ингээд журм батлагтаад дуусахаар Баян өндөр сум дээр ирэхэд материалууд аваад нийт иргэдэд зарлаад тэгээд ингээд энэ ажил маань эхэлхий. За 0 жорлонгийн хувьд бол ирэхэд доотлын хэсэг бол нөгөө цагираг голцоо тавих юм уу эсвэл цутах байдлаар ирэхэд хийцэн байгаа. Ямар ч хөрсөнд нэвчгүүл байхаар байдлаар тий. Иргэдөө тэр журам дээр бол иргэдөө цавьдах шаардлагуудыг заагаад өгсөн. Тэгээд ямар загвартай ямар 0 байх уу гэдэг зургийг иргэдөө гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр иргэд маань тэр одоо хэдийн хэмжээтэй диаметртай юм уу эсвэл метртэй юугаа одоо мэдэх шаардлагатай. За дээр нь одоо дээдлийн хэсэг нь болохоор бас ямар материалаар хийх вэ, ямар загвартай авах гэдэг нь бас зурган дээр заагаад өгсөн байна. Тий, одоо нөгөө юу маань жишээлбэл ардталтаа нөгөө бохирын усаа, саарл усаа хийх нөх байх шигтэй доторх одоо суул туур тэгээд ингээ хажууд нь бас юу байх вэ бүх юмудаа заагаад өгчөөс тэр журмын дагуу ирэхэд иргэд маань материалаа бэлтгээд тэгээд ингээ байж бол одоо миний ойлгосноор бол нэг сая төгрөг орчим ирэхэд урамшуул олгоод нөгөө иргэд маань ингээд дээр нь одоо тухайн ажлыг хийгээд бас илүү гаргасыг тэ зардал гарч магадгүй тэр зардлаа бас нэмээд ингээд одоо өөртөө бол 0.5 боломжтой тийм ээ. Тэгээд дээрэс нь за яг хөө ингээд эко 0 бий боллоо айлууд ингээд өөртөө хэрэгжүүлээ урамшууллаа авлаа гэж бодоход манай одоо
Эрдэнэ тус тий ус дулаан төгөөсөлжээ компаниас одоо үйлчлэгээ сервисийг үзүүлэх үү тэр одоо хөрсөнд шингэхгүйгээр одоо тэр лагийг хадгалах гэдэг байна да тэр биологийн хаягдлыг тэрийг нь саруулж өгч гэдэг юм уу энэ үйлчлэгийг давхар бодсон уу энэ уялдаа холбоог нь зохицуулж байгаа юу журман тэр бас журамдаа орж байгаа энэ нэргээд дахиад бас ингээд маш олноор ингээд сорулдаг нойлууд бий болоод тэгэхээр аяндаа энэ чинь нөгөө бизнес болоо нөгөө бизнесний нэг санаа гарч иж байгаа байхгүй одоо нөгөө бохирын сурдаг тоон юм уу 2 тооны машинууд байгаа шүү дээ. Энэ бол хотод бол чөлөөтэй ажилдаг. За манай Эрдэнэт бол нэг юм уу хоёр бол хоёр хүмүүс ингээд сороод явж яадаг. За энэ маань иргэдээ бас иргэд маань энэ талаар бас санаа авал бас ийм машинтай бас ажиллах боломжтой. А Эрдэнэт усын хувьд бол яг одоо бас яг нөгөө Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт усны ирэхэд сорулдаг одоо жишээл Эрдэнэт улсад 15 тонны байгаа тийм сорулдаг машин байдаг. Цагаан машинууд. Эдгээр бол яг одоо яг энэ тал дээр бол яг бэлэн бас байгаа. Яг тэгэхээр хэрвээ ингээд одоо сорулдаг нойл яриад бол бас иргэд манай бас анхаарах хэрэгтэй ба тий. Ийм хүн бизнес эрхлүүл бас болох юм байна гэдэг. Бизнесийн санаа гэсэн үг. Тий. Тэгээ нөгөө талаараа бас нөгөө нойлын маань одоо бас технологи бас хөгжөөд байна л да. Тэгээд нойлын хүн дээр одоо гарч байгаа юм тийм идэгч бодисууд бас бактериуд бас гарч ирсэн байна. Тий. Тэгэхээр нөгөө бактериуд нь хэрвээ ингээд таата орчин бүрдээд ирэхэд тэр юунууд ингэ цэвэрлээд явах боломжтой. Тэгвэл эргээд бас одоо нөгөө хэмжээ нь багасах тийм ээ. Тэгээд эн чинь бас өрхийн тооноос хамаарат тэр чинь бас байнга дүүрээд байхгүй л тий. Тэгээ өрхийн тооноос хамаарат жилдээ нэг удаа ч юм уу нэг саруулах тийм бол судалгаа байгаа. А тэр бактериуд бид нар бас судалж үзээд бас зарим газар дээр хийж үзсэн. Эргээдээ бас төвшнөл багасч илээ. Бас итгэвтэй байх магадaltaй юм байна. Тэгэхээр одоо нөгөө бактери гэхээс иргэдийн бас нөгөө нэг өдөр тутмын байнгын тийм нөгөө хэрэглээ биш учраас бас яагийн бас асуудлууд үүсгэл ахал да тийм ээ. Заавалчгүй нэг битүү орчинд байдаг бактериуд бас байдаг гэл олон төрлөөс байдаг юм байл л. Тий, одоо манай энэ Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэх станц дээр бол ерөөдөө нөгөө агааржуулж өгдөг юугаа бактериуд агааржуулж өгөөдөг бактериуд нь амьдардаг амьд биед байдаг тий. Тэгээд чинь бохирчин бол нэлээд өтгөө орж ирэл ингээд харахад цаарл бас бол нэлээд цэвэрлэж байгаа. Яг энийг бас ашиглаад бас биологийн бордоо үйлдвэрлэх тийм бас бизнесийн санаас байж болох юм тий. Тэрийг бол бас тэгээ нөгөө технологийн дагуу хатаагаад яагаад хэрэглүүл бас боломжтой. За тэгээ мөн өшөө хөгжүүлээд бас хөрөнгийн хэмжээнээс л бид нар хамаарж илт яг өнөөдөр бол тэрнээс яг бас хөрөнгө хангалттай байгаад ингээд байж ил бид нар септик технологиг хэрэглээд бас энэ нөгөө саарлуусаа гаргаад өшөө цэвэршүүлээ тэгээд ахуй хэрэгцээтэй дахиад нөгөө усаа буцаж дахиж хэрэглээ тий. Ахуй хэрэгцээтэй гэж нөгөө ногоогоо услах тий. Зүлгээ услах ч гэдэг юм өөр бус юмд хэрэглэх ийм бас боломжууд бас байгаа тийм ээ. Автомашин угаалгын төвөдд бол саарл ушиг ашиглахад бол бүрэн боломжтой гэж харагдаад байгаа ш надад бол тий. За дараагийн асуудал одоо үерийн далан одоо манай аймагт бол нэлээдгүй хэрэгтэй шаардлагатай гэдэг нь бол батлагдсан шүү дээ өнгөрсөн жилийн болсон айхтар үерээр. Тэгэхээр энэ жилийн одоо хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дэд бүтцийн асуудал дээр одоо үерийн далан шийдэгдэж байгаа юм. Тий, үерийн далан бол манай аймгийн хэмжээнд бол өмнө Экос компани нэг зураг байдаг. Одоо 100 жилд нэг тохиолдохоор нэг хүчтэй их том үер тохиолдохоор байдлаар ингээд зурсан зураг байдаг. Энэ зурган дээр бид нар үндэслээд энэ жил болгон үерийн сувгуудыг маш олноор хийж байгаа. Тэгээд дээр нь бас аварын зарлаар маш олон одоо үерийн сувгуудыг ухаж хооронд нь холбох за тэгээд нөгөө дамжуулах хэсгүүдийн сайжруулсан маш олон ажлууд хийж байгаа. За тэгээд энэ жил ерөөхдөө 19 онд бас үерийн сувгууд бол бас орсон байгаа. За жишээлбэл одоо шанд баг дээр цаатлын жалгар руу дагсан үерийн сувгийг одоо доторлж янзлах тийм ээ. Одоо ингэж ухаад тавих нь бас ухаад тэгээ шороогоор нөгөө байх нь бас нэг талдаа бас өрөөсгөлтэй байна л да. Тэ нөгөө өчтөө үер урсвал нөгөө хажуудлын гүүрээ явууны замын гүүр бус гүүрээ аваа хийчихшээтэй ч гэдэг юм. Тэр бол маш олон шалтгаанаар ерөөдөө шанд баг дээр үерийн сувг хийн. За юун дээр аршаанд баг дээр үерийн сувг өргөжлүүлээд хийн. За мөн бас юун дээр уртын гол баг дээр маш одоо нөгөө түрүү жилийн гардаг үер чинь ирэхэд уртын гол дээр гарсан шүү дээ тийм ээ. Ус нөгөө дээрээсээ ус суурсан нөгөө намдар газар буюу уртын гол дээр баг дээр ирэхэд цуглараад тэгээд тэрийг зайлуулах систем нь өөрөө одоо маш тийм бага хэмжээтэй байсан учраас энэ жил бас яг тэрний үерийн сувгийн ажлыг бас оруулж өгсөн байгаа. Энэ дээр бол төлөөлөгч баяр жаргал бол нэлээ хөөцөлдөж оруулаад өгсөн. За тэгээд ирэхээр нөгөө уртын гол дээр бөөгнөрж эсхийг одоо ингээд зайлуулах сувны өргөсгөөд ингээд ирэхээр одоо
Эрдэнэт гол гэж уг нь Эрдэнэт гол гэж цаана уурсах хэвээр. Тэр гол руугаа ирэхэд ингээд зайлуулагдаад явчих юм. Тий. Тэгээд өөр чин үерөөсөн суугч нь за говьл баг дээр бас үерөөсөн суугууд бас нэмж хийгдэн. 18 онд 7 онд бас говьл баг дээр хийгдсэн. За Аршаант баг, Наран баг, Булаг багууд дээр ерөнхийдөө бас 18 онд тэр үерөөсөн суугууд ингээд бид нар ямар ч гэсэн нөгөө асуудлаа багаар ингээд шийдээд ингээд яваад байгаа. 20 онд бас ингээд ерөнхийдөө бас үерөөсөн суугийн асуудалтай эсвүүд нь оруулчихад ерөнхийдөө манай шар усны үер бол ерөнхийдөө иргэдэд юу учруулахгүйгээр хүндрэл учруулахгүйгээр зайлуулагдах боломжтой. За мөн бас нэг мартсан 6 дугаар микрийн бас үер усны шугам бас тавьж гисэн байгаа тий. Ингэж өгснээр одоо 5 6-гийн 19 лөө орж иж байгаа усыг бол ерөөдөө маш бүр хүчтэй одоо гамшиг хэлбэрийн юмыг бол мэдээж яахгүй. Гэхдээ одоо тодорхой бага хэмжээ дунд зэргийн юмнуудыг ерөөдөө ингэ зайлуулад мөн бас тэгээ дэнжийн доотлын жалга руу ингэ ерөөдөө зайлуулад ингэ явчих. Тийм учраас одоо би онцгой хөдлийн даргын нэг сонсч байсан бас ерөөдөө манай аймаг бас асуудлуудаа шийдээд байна гэсэн тийм би хэлж яхахыг бас сонсч байсан. Тэгэхээр энэ нөгөө багуугаар шийдээд асуудлуудаа яваад байл. Та бол Наран багаас сонгогдсон аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүн. Тийм. Тэгэхээр Наран багаар одоо сонь сайхан юутай байна? Наран багт одоо ямар хөрөнгө оруулалтуудыг татаж төлөвлөрүүлж чадав? Наран баг дээр бол энэ жил болгоно л одоо яг нөгөө иргэдийн ирмэлсэн саналууд байгаа шүү дээ. Тэр эрдэнэ нийтийн хурлаар авж гин. За Наран багийн ажлын халб авж гин. За сумаас авж гин. Ингээд эндээс ирмэлсний дагуу ерөөдөө ажлуудаа хийж байгаа. За тэгээ ерөөдөө 18 он хүртэл ерөөдөө иргэд маа нөгөө тоглоомын талбай гэсэн саналууд маш их ирсэн учраас одоогийн байдлаар нэг 4 тоглоомын талбай одоо нэг 9 дугаар удамжид нэг тоглоомын талбай хичүүл нэг 5 тоглоомын талбайтай болчихно. Тэгэхээр бид манай баг бол ерөөдөө нэг 3 гудамж яваал за 4 гудамж яваал нэг тоглоомын талбайтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд маань хуучин бол тэр хойшоогоо талын тийш бол хүүхдүүд тоглоомын талбай авах учраас баян дээр хайхны өвөрт бол хүүхдүүд тоглодог байсан. Тэнд тоглоомын талбай хийгээд өгсөн болохоор ингээд мөн нөгөө талаараа хүүхдүүдээс спортлог одоо хандлагыг бас нөлөө хөгжүүлж байгаа. За энэ жил одоо 29 дугаар гудамжин дээр бас 47 дугаар гудамжин дээр хийсэн шиг тийм бас тоглоомын талбай хийчих ирж бүр хаалттай хамгаалттай. Тэг ингээ явуучвал ерөөдөө манай иргэдийн дунд тоглоомын талбай ерөөдөө ингээд хүүхдүүдийн өссөн тэр тоглоомын талбай болчихно гэсэн үг тий. За 19 оны ерөөдөө иргэдийн гол гарсан хамгийн түрүүнд гарсан санал бол камержуулах асуудал байсан. Тэгэхээр энэ жил одоо ерөөдөө манай Наран баг яг ингээд тойроод ерөөсөө одоо хойдлын 75 дугаар гудамж гэдэг хамгийн сүүлийн гудамж 75 байхгүй маргааш 74 75 гэдэг. Ингээд доош уруудаа 47 ингээд 1 ингээд 15 ингээд тойроод ерөөсөө камер тавьчих. Тий. Тэгээд тэр камерын систем нь болохоор шуурх удирдлагын төв дээр нэг цэг нь байж байна. Нөгөө цэг нь болохоор манай эсхийн цагтаа дээр байж байгаа. Одоо манай баг дээр чинь эсхийн цагтаа нэгдсэн төв нь байгаа. Ингээд жижүүрийн цагтаа маань ерөөдөө дараа нь өдөр тутам ерөөсөө хянжаа гэсэн үг. Тэгээ энэ ажлыг хийхдээ бас годамжны ахлагч нараараа дамжуулаад ерөөдөө нэлээд судалгаанууд авсан. Хаана хулгай гардаг уу? Хаагур одоо асуудууд эрсдэл өндөртөө зөрчил гардаг. Энэ судалгаанууд дээр мөн хэсгийнхаа цагдаатайгаа хамтраад ингээд судалгаа гаргасан үндсэн дээр ерөөдөө энэ ажил нь бол хийгдэнэ. За нэг 9 сар ихэд ерөөдөө баг хийгдээд дуусчих. Энэ бол нэлээд одоо иргэдийн маань хөссөн үлээсэд ингээд ажил байгаа. За тэгээд манай баг дээр болохоор Наран багийн 3 дугаар сургууль, за 6 дугаар цэцэрлэг гэж байдаг. Энэ одоо бас дулаанаар хангагддаг асуудууд байдаг. Ийм учраас одоо яг Наран багийн замын инэлтэд хороол эцсийн инэлт байдаг ус дахин дамжуулах төвөөс явж байгаа шугамыг өргөдөх юм бид нар. Энэ бол усын хөрөнгө оруулалт хийх. Шугамаа замаа сэтлээ шугамаа өргөтгөл хийгээд ингээ цаашгаа ингээд явуулчихаар одоо энэ манай багийн энэ сургууль цэцэрлэгүүд бол одоо байнгын нөгөө дулаан өндөр гарсан дулаан тангахт бүрэн боломжтой болно. За 6 дугаар цэцэрлэг маань жишээлбэл одоо 17 онд нэлээ одоо хүйтэн байсан. За энэний дагуу бид нар бас арга хэмжээ аваад бүх цонхыг вакуум болгоод тавьсан учраас арай хайцсан гайгүй. Гэхдээ бас жоохон бас хүүтэн юмуд бол хүүтэн өвлжих тал юмуд бас байгаа. Тийм учраас энэ жил ингээд хөрөнгө оруулалтаар хийгээ явуучвал 6 дугаар цэцэрлэг ямар ч асуудал болох. Энэ шугам маань цаашаа яваад 23-оос 25 дугаар гудамжинд ирэхдээ голоор нь нөгөө миний төрний ясан 5 шугам маань явчих. Ингээд ирэхээр одоо баг тэнд баг иргэд маань шууд нөгөө гэр хорооллын дахин зохион байгуулалт гэж байдаг байхгүй.
Энэ болохоор айлууд одоо дундаа ийм зай үүсгэж хагаад хашаанаас асаа те ингэж зай үүсгэж тэндээ одоо шил орон сууц барих бүрэн боломжтой байгаа байхгүй. Энэ бол дахин зохион байгуулалт гэж ярьж байгаа. Дахин төлөлт биш. Тий. Дахин зохион байгуулалт. Тэгээд ингээд ирэхээр нөгөө шогуун байж байгаа. Иргэд маань ингээд байшин бариа явуучвал нөгөө байшин бариад орон сууц бариад орчвол эргээд нөгөө нэг газраа яах нь вэ? Бусад одоо байгууллагууд зарах ч юм уу те. Орон сууц барих гэсэн бизнес эрхэлж байгаа хүмүүс өөх ягаад тэгэхээр инженерийн шугамшилж шийдэгдсэн учраас гэдэг ч юм уу эсвэл одоо нэг байшин руу оруулаад сайхан байшиныхаа доторх дулаалгаа сайн хийгээд дулаан алдагт байхгүй болгоод хийчихвэл ерөөдөө тэр хэсэг бол тэ одоо BC хэлээр болон үнэтэй тэ тийм орчин болоод бүрчих боломжтой. Гэх мэтлийн тэр талдаа бол тийм ажлууд томоохон ажлууд бол хийгдэхээр бол төлөвлөж байгаа. За ингээд бидний бас ярилцах цаг төгсөж байна. Танд дутуу үлдээсэн мэдээлэл байвал бас хэлж болно. За. Тэгээд одоо аймгийн хэмжээний тээврийн асуудал ерөөдөө одоо 21 он хүртэл хөгжих тээврийн асуудлыг бид нэр одоо энэ хороогоор бас ярилцж байна. За энэ нийтийн тээвэр те нийтийн тээврийг бид нар тал дээр бас ярилцаж энэ талаар бас бид нар арга хэмжээ авч явж байна. За газрын харилцааны чиглэлээр бид нар бас газрын албатай сайхан ажлын хэсэг байгуулахад манай төлөөлөгч нь бас орж бас мэдээлэл авсан. Энэ чиглэлээр бид нар гаралцсан харилцааг яг зөв зохион байгуулалт чиглэлээр бас санал бодлоо хорооны зүгээс хэлнэ. За мөн тэгээд одоо оны эцэс болоод ирэхээр аймгийн иргэдэд 20 оны иргэдөө хөрөнгө оруулалт батлагдана. За энд бол бид нар бас хорооны зүгээс зарим нэг одоо чиглэлийн ажлууд дээр дүгнэлт гаргаж за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад бас өргөн мэдээлэх ийм хүү чиглэлийн арга хэмжээнүүд авахар бас төлж ажиллаж байна. За баярлалаа. Дэд бүтэц хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хороо одоо 2019 онд ямар ажлуудыг хийх гэж байгаа тухай одоо мэдээллийг маш дэлгэрэнгүй хүргэлээ. Тийм бидний ярилцлагыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгэхээр иргэд та бүхэн бас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хандаж бас тухайн багт те ямар ажлуудыг хийлгэмээр байгаа иргэн хүний за мөн тухайн өрхийн одоо асуудлуудыг шийдэхэд өөрсдийнхөө саналыг бас өгөхөд ийм нээлттэй байдаг юм байлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба чинь 7035 2303 гэсэн дугаартаас иргэдийн саналыг хүлээж авдаг юм байлээ. Тэгэхээр та бүхэн бас холбогдож санал хүсэлтэд бас мөн талархлаач бас хэлж болно шүү дээ, тийм ээ. Тийм байна. За тэгэхээр бидний ярилцах цаг өөр өндөрлж байна. Эх 7 хоногт бид бүхэн эргээд шинэ дугаартаа уулзна. Та бүхэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа.